ажиллахгүй юм байхгүй. Ерөөсөө нээлттэй чөлөөт болохгүй юм бол байхгүй шийдлэхэд. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдөр Америкийн нэгдсэн улсад диспетч ажил гэдэг энэ тракинг компанид ачаа болдог гол хүн. За яг ямар ажил байдیں, ямар орчинд ажилдیں, за ямар багж хэрэгэлдیں. За тэгээд эдгээр яг юун дээр анхаардаг гэдэг талаар монголчуудаа бас мэдээлэл хүргье гэд. За өнөөдөр KGI Group-ийн диспетч. За таны нэр хэмжлээ хэр удаа ажиллаж байна? За намайг Зулаа гэдэг. Би за одоогоор 4 жил 5 дахь жил рүү ороод KGI. За ажил бол ерөнхийдөө жигдэр за асуудалгүй. Тийм, ер нь бол гайгүй. За ерөнхийдөө хэдэн жолоочд ажил болж байна? За одоогоор манайх 20 жолооч дээр ажиллаж байна. 20 owner operatorтай ажиллаж байна. Тэгэл өдөр болго 20 тракны жолооч ажлыг хийнэ гэсэн үг тийм ээ? Тийм, тэгээ яг уу манайх 3 диспетчер одоогоор ажиллаж байгаа. За ерөнхийдөө хуваагаалаа бол ажиллана. За ерөнхийдөө диспетч ажил гэдэг. За хэр ачаалттай ажил байдгийг. За ямар чадвар шаардлагатай? Мэдээж хэрэг үндсэн шаардлага, basic шаардлага болох англи хэл сайн байх ёстой. Fluent English. За тэгээд ер нь бол үндсэн шаардлага тийм. Заавал тийм ийм ихтэй сургууль төгсөн ядах шаардлага бол баггүй. Өөрийн бас тэгэл хэр ажиллаа сайн сураад явахаас шалтгаалт бол easy hard бол ажиллана. Дээрээс нь одоо диспетч хийхэд яг ямар одоо багж ашиглаж байна? За багж жоохтой тэгэл үндсэн одоо бол үндсэн хэрэглэгдэх зүйл бол мэдээж хэрэг компьютер байх шаардлагатай. Тэгээд дор хаяж 2 дэлгэцтэй байх шаардлагатай. Тэгэхээр бид нар нөгөө map гаргаж чарна, load board гаргаж чарна, email дээр response хийгээд одоо тэгээд сүүлийн үед бол ер нь заавал нөгөө зөвхөн утсаар харина гэдэг тахгүйгээр email харилцаа хамгийн их айгүй чухал болсон учраас тэгээд 2 3 дэлгэц хэдэн ч гэж болно. Хитэлчнээ яаж тийм 2 дэлгэц дор хаяж email бичээл тэрэнд нь хариулаад дээрээс нь хараад тийм ерөөсөө иймэрхүү юм та. Тэгээд ерөөсөө нэг ширэн дээр л ингээд суучих гэсэн. Тэгээд одоо энэ компьютер дээр л бүхэл юм аяа чинь газрын зураг гаргаад ирчин тоодох одоо компьютер л агаа тохиолдолд бүхэл ажиллаа юм гэсэн үг. За компьютер хэр. За тэгэхээр диспетчийн одоо ганцхан диспетчийн биш ерөнхийдөө компани жолооч нарын одоо хамгийн гол зорилго хамгийн өндөр үнэлгээтэй ачааг авах байгаа тийм ээ. За тэгэхээр хамгийн өндөр үнэлгээтэй ачаа авах одоо шаардлагууд нь яг юу вэ? За нэг номерт бол ерөөсөө тухайн компани маань safety score амах маш чухал. За safety score гэдэг нь монголоор одоо юу вэ? Аюулгүй ажиллагааны оноо. Safety score бага байх тусмаа л манайх одоо илүү сайн компаниудтай илүү үнэтэй ачаа авч болно гэсэн үг. Safety score маань өндөр байх тусмаа тухайн компани одоо аюулгүй ажиллагаа ер нь бол шаардлага хангахгүй байна гэж үзэгдэх учраас одоо бол сайн үнэтэй ачаа чанартай сайн компаниудтай ажиллах боломжтой болчихно. Тэгэхээр нэг номерт бол тухайн компани бидний ажиллаж байгаа компани маань төлөөж ажиллаж байгаа компани маань safety оноо бага үйж одоо сайн байх хэрэгтэй байхгүй. За тэгэхээр тэр оноог одоо юунаас шалтгаалаад тэр оноо дэшээ доош болоод байна? Оноо бол ерөөсөө цэвэр жолоочийн үйл ажиллагаанаас хамаарна. Жолоочийн аюулгүй үйл ажиллагаад одоо ямар нэгэн байдлаар зам дээр ticket violation авах одоо ямар нэгэн дүрм зөрчих тэгэл одоо цэвэр тэрнээс шалтгаална да. Дээрээс нөгөө тарак марак хэвдэх энд бас авах уу? За ер нь бол тийм. Тэгэл ер нь одоо ингээл inspection ингээл удирдал болгон болж байгаа. Тэр inspection үеэр шалгалтаар ингээд инспекторууд ирээ шалгахад бүх юм бүрэн бүтэн байх хэрэгтэй. Аюулгүй ажиллагаа бүрэн бүтэн байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрм журмаа бүрэн гүйцэд одоо мөрдөж явах хэрэгтэй. Дээрээс нь мэдээж яриг электрон нөгөө ELD буюу electron logging device монголчуудын хэлц сурснаар бол жолоочийн цаг тэрийг одоо бүрэн гүйцэтгэн гэж баримталж явснаар одоо safety score сайн баримт гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо ачааны үнэлгээ авахын тулд энэ бол одоо компани тэгээ жолооч, диспетч ингээ бүх юм ерөөсөө тэгэл ямар нэгэн байдлаар нэг нь ингээл алдаа гаргаад ирэх юм бол одоо шилжих юм бол нэг жолооч одоо хур тэтрүүлээ ч юм уу одоо тикет авлаа гэхэд тэр нь компани одоо үнэлгээд нэмэгдэнэ гэсэн. Тийм тэгэл үнэлгээ ингээд муудаад явчих юм бол ачаа олдохгүй гэсэн үг. Бусад жолооч нараа чирнэ гэсэн үг. Тэгээ одоо тийм тохиолдолд яах вэ? Одоо шилжих юм бол ийм алдаа гаргасан зөрчил гаргаад байгаа юм жолооч нарыг одоо ажлаас халахаас өөр аргагүй болох уу? Эсвэл одоо цаад компани нь энэ жолооч ачаа өгөхгүй гэх үү? Одоо ерөөсөө safety score бол яг тухайн жолооч дээр гэж ярихдаггүй компани дээр гэж яригддаг учраас компани л тэр чигээрээ л одоо нэг жолооч алдаа гаргаад safety одоо юу ticket out ч юм асуудал гаргаад safety score нөлөөлөх тухайн компани тэр чигээрээ одоо жишээ нь өнөөдөр одоо бат гэдэг жолооч явж байгаад ингээд алдаа гаргаад safety score ингээд safety юу чинь алдаа гаргангууд ticket авна шүү дээ violation авангууд тэр зөвхөн бат дээр яригдахгүй тухайн батын ажиллаж байгаа компанийн бүх жолооч нар тэрний одоо урагшийг хамт үрнэл гэсэн байхгүй үндсэндээ бол тэгэхээр жолооч диспатчер компани 3 бол ялтч үгүй ингээ хамтдаа яг багцуулж ингэж ажиллаж явж ижил энэ одоо ажилч нь урагшаагаас хаадгүй юм гэсэн. Тэгээд safety score
тэрэн дээр ямар арга хэмжээ авах ингээд шууд л жолоочийг ажиллаас нараад ингээл ингэхгүй шүү дээ. Тэрийг бол нөгөө safety officer гэдэг компани байгаа safety-гийн нөгөө хариуцсан хүн маань тэрийг ингээд цааш нь аваад явна да. Тэр бол ингээд бидний сэтрээ явж байгаа юм гэсэн. Тусдаа асуудал гэсэн үг тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд Америкийн нэгдсэн улсад юм болго ингээд яаж төгөлдөржсэнийг л энэ дэр ингээд харуулж байна тийм. Ерөөсөө систем нэгдсэн нэг систем нь одоо жишээ нь би энэ төвөөрөө ганцаараа ажиллаад байгаа ч юм шиг жолооч зам дээр ганцаараа яваад байгаа ч юм шиг боловч эн чинь ерөөсөө ингээд нэгдсэн яг холбоотой chain reaction л байгаа байхгүй. Тэгэл одоо яг л ингээд жолооч диспатч хоёр хоорондоо сайн ойлголцож хил амаа олцож ингэж яг бид нар одоо жишээ нь өглөө орж ирээд одоо ингээд за load board-а харж штэ. Ер нь бол одоо зах зээл маркет харьцангуй жоохон slow байгаа үе учраас бид нар одоо ингээд дор хаяж 3 хоногийн өмнө уг нь бол жолоочоо ингээд урьдчилаад ажлын төлөвлөлөд явах хүн сонирхолтой боловч одоо сүүлийн үеийн зах зээл бол жоохон slow байгаад байгаа учраас бас зарим тохиолдолд хөвчлэн бас тэгж чадахгүй байгаад байна. За тэгээд тухайн жолооч маань одоо манайх жишээ нь owner operator учраас бид нар нэг owner operator-ийнхаа яг дэлгэцээ үзүүл явчихдаг. Өөрийнх нь одоо хүсэл дээр нь бол манайх өөрсдөө зүгээр юм систем гаргаж байгаа. Тухайн газруудад юу хийж болно. За тэгэнгүүт owner operator-ууд учраас бид нар шууд хүчээр ийшээ яв тийшээ яв ингээд яв гэж хэлж болж чадахгүй. Зүгээр харьцангуй нөгөө асуугаал та одоо тэндээс ийшээ яваа зүүн талд очиод одоо жишээ нь Plimpton, Massachusetts гэдэг хотод очиод та тэндээс ямар төлөвлөгөөтэй байна гэж ингээд асуугаа явчихна. За тэгээд тэндээс манайх харьцангуй ер нь зах зээл дээр маркет дээр бас нэлээд олон хамтарч ажилладаг сайн брокерүүд байдаг учраас тэгээд тэр брокерүүдтэйгээ хамтраад ингээд бас аль болох одоо маркетинг үнэлгээ муу учраас тэдрээсээ ч аваад ингээд явах гэсэн сонирхдаг хичээдэг. За тэгээд өглөө орж ирэл одоо жолооч нараа та өнөөдөр гарах уу амарх уу яах уу хаашаа явах чинь нэг гэж ингээд асуугаал тэгээд ачаагаа өдрийнхөө одоо load board гэдэг одоо юу юм да. За жишээлх юм бол ачаа за олохын тулд за нэг юм төвчхон үзүүлж болох уу? За болно. За жишээлх юм бол энэ дэлгэц дээр яг ямар мэдээлэл гарч ийн бүр хэлсэн. За одоо энэ болохоор Trackers Edge DAT гэдэг одоо dispatch-ийн ганц гол ажилтдаг market load board байгаа. За тэгэнгүүт ч одоо жишээ нь одоо манайх бол Chicago based учраас жолооч нар маань хөвчлэн бас Chicago хавцаа амьдрна. За тэгэнгүүт за энэ дээр одоо жишээ нэг харах юм бол Skokie, Illinois 150 милийн радиус дотор Zone 0 гэдэг нь болохоор газрын зураг дээр бид нар зоноор ингээд хөвчлө хуваагаа авчдаг. За тэгэнгүүт Zone 0 гэдэг нь болохоор юу юм бэ гэхээр юу байгаа даа. За би satellite дээр тавьчуулаарай амархан байж магадгүй харахад Zone 0 гэдэг нь өөрөө энэ зүүн хойд буюу North East хэсгийн юунууд мужууд байгаа юм. New Hampshire, Vermont, Massachusetts одоо энэ New Jersey гэдэг одоо энэ иргэний зүүн хойд иргэний хэсгүүд ингээд Zone 0 гэдээ явчихна. Тэгэхээр бид нар заавал Massachusetts, Portland, Maine ингээд ингээ хуваагаад шаардлагагүй тий. За тэгээд 150 майл дотор одоо өнөөдөр жишээ нь одоо сар өнөөдөр 5 сарын 14-нд манайхтан хөргөчний катаракта учраас reefers гэдэг тавьчих юм л да. Тааруулаад чиргүүлнийхээ. За тэгээ өнөөдөр жишээ нь бол одоо ингээд одоо яг 11 цагийн үед л хөвчлэн маркет нэлээ slow down болцсон үе байдаг учраас одоо ингээд хайлтын илэрцээр бол 18 хаачаа 150 майл дотор жишээ нь гарч байгаа жишээний. За тэгэл одоо ингээд энэ хот нь энэ байна. Тэгээд энэ хотод зарж байгаа компани байна. Жингийн мэдээлэл байна. За 53 фит урттай reefer тачнаа. Энэ бол хуурай чиргүүлэн жишээ мөн ингээд жишээ. За үнийн дүн энэ дээр байна. За мэдэр одоо жишээ нь potential буюу өөртөө сонирхсан ачаагаа болвол одоо жишээ нь энэ ачааг ингээ харъя л да тий. Тэгэнгүүт үнийг харж агаад ерөнхийдөө нөгөө нэг за энэ компани бол нэг ийм ачаа тийш явуулт ингээл ер нь хөвчл ер нь гадрал нь мэднэ. Тэгэнгүүт чинь за энэ бол их зүгээр ачаа байдаг юм аа. Тэгтээ бол ийм үнээр явахгүй гэсэн тохиолдолд энийгээ дараад энэ брокерийнхөө мэдээлэл гаргаж ирж харж байгаа бид нар уцаар яриад ч юм уу одоо жишээ нь имэйл аяг хүмүүс имэйлээр бичээл одоо нөгөө юу хийнэ үнийг тохиролцох гэж үзье. Үнийн тохиролцоо хийгдэн. Тийм одоо чинь манай жолоочийн цаг нар нь таарах байгаа. Дээрэс нь бас нэг чухал зүйл нь юу вэ гэхээр жолоочийн маань цаг байгаа. Бид нар бол өглөө жишээ нь замд яг ингээд замд тасралтгүй явж байгаа жолоочойгоо бол эхлээд заавал энэ цагийг харах хэрэгтэй байгаа. Одоо хэдэн цаг жолоо байж байгаа. Тийм энэ жолооч маань одоо нийт одоо энэ 7 хоногт хэдэн цаг үлдсэн байна. Одоо энэ хүн маань 34 гээд одоо амралт 34 цагийн зогсолт хийх шаардлагатай амралт хийх шаардлагатай байна үгүй юу? Тэрийг хаана хийж гаргах уу яах уу гэж одоо зөндөө асуудлууд байна. Өглөө бол орж ирэл ямар ч гэсэн жолоочийнхаа цагийг харна да.
Тэгээд цагаасаа шалтгаалж Тий одоо тэгэл энэ хүнд 11 цагийн drive байх жишээний ингээд юмнууд нь ингээд гараад ирсэн. За нэг мэдгүй хүмүүс ээж магадгүй байна. Америк чинь болохоор нэг жолооч болгон чи бас тодорхой цагаар барьж штэ тий. Тэгээд заавал амрах ёстой. Энийг ингээ компьютероор хавдаг гэдэг. Тий энийг ингээ цаанаас нь зохицуулаад өгсөн байдаг. Тэгэхээр бол энийг ингээ баримтлахаас өөр арга байхгүй. Одоо тэгээд электрон логин девайс хуучин бол угаасаа жолооч нар мэдчихэе цаасан лог гэдэг юмар явдаг гэсэн бол одоо электрон логин девайс руу шилжээд одоо 2-3 жилийн өмнө нүүцсэн байна. Тэгэхээр яг ихний жил бол аюу хэцүү байсан л да энийг баримталж сурах жолоочд хэцүү бидэрт бас энэ дээр ажиллахад тэгэнгүүт жил ирсэн угаасаа энийг энд нэвтэрч орж энэтэй ингэж яг ажиллаж энийгээ ингэж яг гартаа оруулж авахаас өөр аргагүй болцсон. Одоо жил ирсэн DOT гэдэг одоо яг энэ Department of Transportation-с ингээд жил болгон 400 мянга ингээд шинжилгээ чангалаад явдаг. Тэнгүүт чинь одоо бид нар энийг бол ингээд баабайг мэдэж баримтлахаас өөр арга байхгүй. Угаасаа Америкт бүгдээ мэдж байгаа хууль дүрм бол ингээд ямар нэгэн байдлаар чанга баримтлахаас өөр арга байхгүй. Тэрийг баримтлж хуулиад хас урцсан байхгүй. За окей. За тэгвэл одоо ингээд ачааны үнэлгээ ингээд таалагчлаа. За тэгээд нөгөө жолоочийн зүг чигтээ ингээд таалагчл. Тэгэхээр одоо яаж захиалах вэ? За тэгээд одоо жишээ энэ ачааг ингээ Oak Creek Wisconsin гэдэг энэ Skokie Illinois 71 майлын дээр байгаа ачааг бид ингээд энэ Massachusetts явж байгаа ачаа. За бидэрт ингээ таалагдлаа шүү дээ. Тэгээд энэ компани уцрын заалгана. Уцрын заалгаад одоо жишээ нь энэ дээр л яг авах цаг, буух цаг бүх мэдээлэл бас байхгүй байгаа учраас энийг уцтаж асууна. За асуугаад манай жолоочийн цаг нар нь таарах нь түрүүний ярьсанчлан энэ логон дээрх цагтаа таарах нүгүү гэдгийг нь үзэж агаад за болох юм байна үн хөлсөө тохирч юм байна гэх юм бол одоо бидний шигээ яриад ингээд MC дугаар гэдэг одоо үндсэндээ бол MC дугаар гэдэг чинь компани хувь хүний нөгөө social security дугаар гэж байдагтай яг адилхан компани MC дугаар бол тэрнтэй адилхан одоо тэгэл яриад бид нар MC дугаараа өгнө компанийнхаа мэдээлэл өгнө тухайн компани маань манайхтай ажиллах уу ажиллахгүй юу гэдэг одоо жишээ нь түрүүний ярьсанчлаа safety оноо өндөр одоо муу байх юм бол компанид манайхтай ажиллахгүй гэх юм бол ажиллахгүйгээ хэлээд MC дугаарыг хийж үзээ шалгах чинь. MC дугаарыг хийж үзээл тухайн компани ерөнхийдөө үндсэн мэдээлэлүүд нь гараад ирд юм шиг лээ брокерийн тал дээр. За тэгээд манайхтай ажиллана гэх юм бол жолоочийнхоо мэдээллийг өгөн жолооч маань хаана байгаа юм аа. Тэрнтэйгээ давхар бидээс энэ өгсөн ачааныхаа мэдээллийг жолоочтой яриад юу вэ? Танилцуулна. Тэгээ жолооч маань өөрөө тохироод болж ин тгий ингээ гэх юм бол жолоочийнхоо мэдээлэл өгөөд за тэгээд гэрт байгаа брокерт гэрээгээ байгуулчих жолооныхоо ачааныхаа гэрээг үндсэндээ дагуулад за тэгэнгүүт rate confirmation буюу жолоо ачааны мэдээлэл гэрээ үндсэндээ орж ирнэ имэйлээр. За тэгэнгүүт тэр имэйлээр ирсэн манайх бол ирээл rate confirmation тэр чигээр жолооч байгаа өмнө бүгдийн тэр чигээр ингээ явуулах хэрэгтэй. Тэрнийхээ журмаар явуулаад явуулсны ханаараа жолооч байгаа би өөрөө бас нөгөө ачааны гэрэн дээр байгаа заасан дүрм шаардлагуудыг уншиж танилцах хэрэгтэй нэгнийгөө. Яагаад тэгэхээр load instruction буюу заавар дээр нь айгүйх янз бүрийн онцлогтой ийм шаардлагууд байдаг зарим тохиолдолд одоо юу гэдэг хөвчлэн жолооч нэг 4-5 load block буюу ачаа бэхэлгээ төмөртэй явдаг бол зарим тохиолдолд зарим ачаа маань илүү бэхэлгээ шаардлагатай. Илүү дор хаяж 6 ч юм уу те ийм олон бэхэлгээтэй юу зарим нь болохоор юу гэдэг хандаа бэхэлгээ ингэж тааруулдаг e-track гэдэг юм байх шаардлагатай гэсэн бичт юутай байна. Аль эсвэл бол зарим хүмүүс бол одоо жишээ нь fresh chicken буюу яг юунаас яг одоо монголоор хэлэх юм бол ядалгаанаас гарч ирсэн шинэ чикний ачаа одоо дахианы махын ачаа бол зарим тохиолдолд бас авах сонирхолтой яагаад тэгэхээр тэрийг авахаараа чиргүүлээ дараа нь ачаага буулгаснараа одоо ариутгах шаардлагатай ч юм уу тиймэрхүү илүү дутуу ажиллагаатай байна уу юу гэдэг утсан дээр бол зарим тохиолдолд брокер тиймэрхүү юм ярихгүй нарийн ширэмиг тэгээд ачааны гэрээ орж ирэхээр бүх нарийн шаардлагуудыг онгойлгож үзээд тэгээд таарч тохирч байгаа юм бол жолооч руу гараад ингээд тэгээд гар үсгээ зураад ингээд брокертөг ачаагаад юма тохироод тэгээд жолооч руу авалчаад жолоочтой бас нэг 2-3 минут өгнө шүү дээ мэдээж ирээ. Тэгээд яриад за ачааны түрүүний ярьсан ачааны мэдээллийг авалцсан юм шаардлагатай байна. Ингээд явах хэрэгтэй байна гэдээ одоо үндсэндээ яг диспатчаа хийн гэсэн үг байхгүй. Бүх мэдээллийн цааш нь явуулаад хийх хэрэгтэй мэдэх хэрэгтэй. Яг тэгэхээр манай жолооч нар нэгт монголчууд хоёрт юу вэ?
бас нөгөө зам дээр явж байгаа хүмүүс чинь бид шиг компьютер дээр бүгдийг онгоолгоод баа бээгүү хараад ингээд явахгүй зарим тохиолдолд зам дээр ингээд явж байгаа. Яг хөө бид нар бол аюулгүй ажиллагааны үүднээс бол замд яг хөдөлгөөнд оролцоод ажиллая гэж явж байгаа жолооч руугаа бол аль болох хуцаар ярьж мессеж бичиж ямар нэгэн байдлаар дуулаа өгч distract буюу нөгөө анхаарлыг сарниулахгүй байхыг айгүйх хичээдэг. За тэгээд яг зогсоод амарч байгаа та ингээд зогсохороод яриараа гэж хэлдэг ч юм уу. Ачааны мэдээлэл явуулсан та ингээд амралтаа аваад зогсохороо бидрэл яриараа гэж хэлэл зогсож байгаа жолоочтой бол яриад ингээд диспетч нь хийгээд ингээд бүх юм хэлж өгөөд ийм цагаас ингэх юм байна. Та тэгээд ярих шаардлагатай бол эргээд нашаа холбогдороо ч юм уу. Ер нь бол тэгээд бидний ажлыг хөнгөвчлөлтөг зүйлүүд жолоочтойгоо аюу сайн харилцаа холбоотой байж ойлголцож одоо тэгэл явбал аль аль талдаа асуудал гарахгүй дээ. Тийм. За танаас ганцхан асуулт байна одоо дахиад. Энэ болохоор ерөнхийдөө сүүлийн үед Монголд байгаа хүмүүс маань одоо энэ Америкт байгаа тракинг компани диспетч хийгээд байгаа. Тэгээд энэ ер нь хэр боломжтой байдэ? Одоо шилхэн байна. Болохгүй юм бол байхгүй шүү дээ. Яг уу би хувьдаа боддсон юм л да. Мэдээж яриг одоо чинь би Монголд байхдаа бол ингээд англи хэлтэй хэрнээ ингээд Америкийн хамгийн гол нь зах зээлийг бол огт мэдэхгүй. Тэгэнгүүт яг зүгээр Америкт сурч исэн амьдарч исэн ч юм уу тэгээ Монгол руу буцсан хүмүүст бол яг хуу эндхийн зах зээл дээр ажиллаж амьдарч исэн учраас арай жоохон дөхөн байж магадгүй тийм хүмүүс л ажиллах юм бол боломжгүй юм бол баггүй арай амрах. Тэгтээ бол хүн лимчин сураал ажиллана. Тэгээд бол яг түрүүний ярьсанчлан энд Америкийн ажиллах компани болоод бүх одоо ингээд энэ одоо юу гэдэг лоуд борд руу байх хэвээр орох хэвээр бүх логин бүх юм чинь байгаад ингээд нэвтэрч ороод ажиллахад бол болохгүй юм байхгүй. Хил устаа байхад бол угаасаа одоо сүүлийн үеийн залуучууд бол бүгдээрээ мундаг хэлтэй болцсон учраас одоо тэгээд интернет буюу цахим ертөнд зөрчсөн байхад бол боломжгүй байхгүй шүү дээ. Тэгээд цаг нараа тааруулаад Монголд шинэ болж чад энд өглөө болж идэх ч юм уу. Тэгэхээр тэгээд ажиллахад бол болохгүй юм байхгүй. Ерөөсөө нээлттэй чөлөөтэй гэж би бол боддог. Вау. За танд стэк баярлалаа. За дээрээс нэг нэмээд хэлчих юм байна уу танд? Миний асуух юм уу? Тэгээд одоо нэмээд хэлэхэд одоо 17-18 болж байгаа safety conference-д бүгдээ оролцоорол гэж хэлээ та. Чухал мэдээлэлүүд байна. Яг энд орох хэрэгтэй гэхээр маш олон нөгөө монголчууд маань тараагийн компани нээх гээд байгаа. Маш олон хүмүүс жолооч болох гээд байгаа. Тэгэхээр хамгийн гол нөгөө эдрийн алдсан алдааг давтахгүй болт тийм ээ. Тий, тэгээд одоо яг компани ажиллуулах хамгийн base information-ууд буюу safety тэгэл одоо аюу мундаг speaker-ууд ирж оролцож байгаа юм лээ. Тэгээд dispatch-ийн хувьд бол би ч гэсэн одоо тийшээ очиж ингэж суун үзэн харна гэж аюух бодож байгаа. Мэдгүй юм уу тэндээс бүгдээрээ мэдэрээ тэгээд энд байгаа нэг ялгүйа Америкт байгаа монголчууд маань энэ GJ group-аас зохион байгуулж байгаа Safety First гэсэн энэ ивентэд та бүхэн заавал ирж оролцоорой. За энэ dispatch бисгүүгээс бас сурах юм бол сураарай. За бас ингээд туршлага солилцоорой гэж хүсье. За ингээд танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Баяртай.